Нийслэлийн мэргэжлийн янзлалтай газраас тамхины янзлалын тухай хуулийн хэрэгжилтэнд хэрэг шалгалт хийж, тамхин дээрх зурагт анхааруулах стандартын шаардлага хангаагүй, хаад хэрхэн үйлдвэрлэсэн тодорхойгүй дүрсэн тамхи худалдааж байсан, үйлчлэгээний газруу тамхи татах өрөө тусгаалan гаргасан зэрэг зөрчлийг илрүүлж, дээрх зөрчлүүдийг газар дээр найрлахулжээ. За мөн хянах шалгалтын илэрсэн зөрчлийн 55%-ийг бол аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн дотоод журам тамхины янзлалын тухай хуулийн зохицуултыг тусгаагүй. Дотоод хяналт тавих хэрэгтэй тийм ээ. Энэ асуудлаас зөрчигдөж байна. Мөн одоо тамхи татахыг харгалзан анхааруулах тэмдэг өөрөнд батлагдсан одоо загвар юутай. Энэ загварыг бол эрүүл мэндийн яамнаас баталж байгаа. Энэ бас одоо батлагдсан загварын дагуу бус одоо анхааруулга тамхи татахыг харгалзан анхааруулах тэмдэг байршуулсан ийм зөрчлүүд бол нийтлэг илэрлээ. Тамхины янзлалын тухай хуулийн сургууль цэцэрлэгээс 500 м-ийн зайд тамхи худалдаалахыг хоригдсан. Гэтэл сургууль цэцэрлэгийн ойролцоох худалдааны төв болон хүнсний дэлгүүр тамхиг лагунд ороос нууцаар болон гудамж зам дагуу иргэд гар дээрээс тамхи ширхлэн худалдах талт худалдаа эд цэцэглэж байгаа гэлээ.